Бурхан хүслэн 2 дугаар бүлэг. Сонгогдсон ард түмэн. Юудын ард түмэн хамгийн гэрэл гэгээтэй итгэл найдвараа аврагчийн эрэлттэй холбож түүний эрэлтийг 1000 гаруй жил хүлээсэн юм. Иш үзүүлэлэг, дуу, сүмийн ёслолууд гэр бүлийн залбиралдаа түүний нэрийг ашигладаг байлаа. Гэвч түүнийг ирэх үед тэд түүнийг таньсангүй. Тэнгэрийн хайрыг хүртсэн нэгэн тэдний хувьд хуурай газраас гарсан үндэс шиг байжээ. Түүнд хэлбэр дүрс цог жавхлан байхгүй учраас тэрээр тэдний анхаарлыг татаагүй байжээ. Тэр өөрийнхөндөө ирсэн боловч өөрийнх нь түүнийг хүлээн авсангүй. Гисэн хэдий ч Бурхан Израилийг сонгосон байв. Бурхан тэднийг хүмүүсийн дунд Бурханы хуулийн болон аврагчтай холбоотой бэлэг тэмдэг иш үзүүлэлгүүдийн талаарх мэдлэгийг хадгалж түгээлгэхийг хүсч байлаа. Бурхан тэднийг дэлхий дахныг аврал руу чиглүүлэх их ундраг байгаасаа гэж хүссэн юмсанж. Авраам хэрэн хэсүүчилж, Йосеф Египтэд оршин сууж, Даниэл Вавилоны хааны өргөнд үйлчилж байхдаа ямар үүрэг гүйцэтгэж байсан түүнтэй адил үүргийг еврейчүүд бусад үндэстнүүдийн төлөө гүйцэтгэх ёстой байв. Тэд Бурханыг хүн төрлөختөнд харуулах үүрэгтэй байсан юм. Эзэн Авраамыг дуудаад би чамайг өрөөн, тэгээд чи өрөөлийн үндэс болно. Газар дэлхий дээрх бүх үндэст нь чамаар дамжуулан өрөөгдөн гэж айлтжээ. Иш үзүүлэгчид дээрх үгсийг үе үеийн туршид дамжуулсаар ирсэн. Израильчууд дайн дажнаас болж үгээрэн хоосорч олзлогдсон боловч Бурхан Яаковын үлдгэсэд олон ард түмний дунд эзнээс ирсэн шүүдэр мэт ургамал ногоон дээр орох бороо мэт байх болно. Бороо нь хүнийг хүлээдэггүй, эсвэл хүмүүний хүүгүүдийн төлөө сааддаггүй юм гэсэн амлалтыг хүлээн авсаар байв. Эзэн Исаягаар дамжуулан Иерусалим дахь сүмийн талаар учир нь миний өргөө бүх ард түмний залбирлын өргөө гэж нэрлэгдэнэ гэж тунхагласан. Гэвч Израильчууд дэлхийн алдар нэрийг олж авах хүсэл мөрөөдөлтөд автаж эхэлсэн билээ. Тэд Канаан нутгийг өвлөн авангуудаа Бурханы тушаалуудыг зөрчиж, харин үндэстнүүдийн ёс заншлыг дагах болжээ. Бурхан дэмэл тэд нарт сануулга өгөхөөр иш үзүүлэгч нараа илгээж байлаа. Тэдний хуурамч хүтээнүүдэд олцлогдсон үйл явдал сургамж болж чадсангүй. Израилийн ард түмний дунд эхлүүлсэн шинжлэлт бүр илүү гүн гүнзгий хуурамч сургаалд автагдах шалтгаан болж байв. Израиль хэрвээ Бурханд үнэнч байсан бол тэрээр Израилийг өргөмжлөн алдаршуулснаар зорилгоо хэрэгжүүлэх байсан юм. Израильчууд дуулууртайгаар түүний сургаалуудыг дагсан бол тэр тэднийг өөрийн бүтээсэн бүх улс үндэстний дээр магтаал алдар хүндлэлээр дээдлэх байсан юм. Тэгвэл чамайг эзний нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмнүүд хараад чамаас айх болно гэж Мосе хэлжээ. Ард түмнүүд эдгээр бүх зарилгыг сонсоод үнэхээр энэ агуу их үндэстэн бол мэргэн ухаантай ухаадсан ард түмэн мөн хэмээн ярилцах байв. Харамсалтай нь Израильчүүдийн итгэлгүй байдлаас болоод Бурханы зорилго зөвхөн байнгын эзлэн түрэмгийлэл доромжлолоор биелээ болохоос өөр аргагүй болсон юм. Евдээчүүд Вавилонд боолчлогдож хуурамч шүтлэгтэй ард түмний нутгаар тархан суурьшжээ. Зовлон зүдгэр амссны эцэст тэдний олонх нь Бурханы гэрээнд итгэлтэй хандах байдлаа шинчлэн сэргээсэн юм. Игшиглэнт ятг хөгжмөө бургас модонд үлгэж, сүйрч нурсан ариун сүмээс хангалзан харамсан уйлж байх үед үнний гэрэл тэд нараар дамжин түгэж, Бурханы талаарх мэдлэг бусад ард түмнүүдэд түгэж эхэлжээ. Хуурамч шүтлэгтнүүдийн тахилын ёс заншил нь Бурханы эртдээр үеэс тогтоож өгсөн тахилын гажуудулсан хэлбэр нь байв. Гэтэл чин сэтгэлээсээ тахилаа өргөж байсан хуурамч шүтээнүүд еврейчүүдээс Бурханы тогтоож өгсөн тахилын утга учирыг суралцаж, итгэлээрээ аврагчийн тухай амлалтыг хүлээн зөвшөөрсөн юм. Харин орон руу цөллөгдөж олон хүмүүс хавчигдаж байв. Тэдгээр хүмүүс дотор Шабатын ёс заншлыг зөрчихөөс татгалзаж, хуурамч шүтлэгтнүүдийн баяр ёслолыг сахихгүй гэсэн шийдвэрээсээ болж олон хүмүүс амиа алджээ.
Хурамч шүтээнд мөргөгчид тэдний итгэл бишрлийг устгах гэж оролдох үед эзэн зарцснараа хаад ноёдын өмнө аваачиж тэд нарт гэрэл гэгээг илгээдэг байв. Тиймээс зарим үед дэлхийн хамгийн агуу хаад ноёд еврей олзлогдохсдын шүтэж байсан Бурхны эрх мэдлийг хүлээн зөвшөөрч байсан юм. Израильчууд Вавилонд олзлогдсноороо хурамч шүтээн шүтэх байдлаасаа маш үр дүнтэй ангиж ирдэг байжээ. Тэд хэдэн зууны турш хурамч шүтлэгтнүүдийн дайсагналаас болж зовж шаналсны эцэст Бурхны хуулинд дуулууртай хандхаас цэцэглэн хөгжих эсэх нь хамаардаг болохыг ойлгодог байв. Хүмүүсийн дуулууртай байдал хайраар удирдуулаагүй байлаа. Тэд хувиа хичээсэн зорилгоор удирдуулдаг байв. Тэд өнгөц байдлаар Бурханд үйлчилснээр агуу үндэстэн болон хуурч болно гэж үзэж байлаа. Тэд дэлхий дахныг гэрэлтүүлэх гэрэл бололгүй, харин хурамч шүтээн шүтэх уруу таталтаас зугтахын тулд дэлхий дахнаас өөрсдийгөө тусгаарлан нууцлж эхлэв. Бурхан Мосегоор дамжуулан өгсөн сургамжаараа Израильчуудыг хурамч шүтээнд мөрөгдөх хүмүүстэй нөхөрлөхгүй байхыг сануулсан билээ. Гэвч тэд энэхүү зааварчилгааг буруугаар тайлбарсан юм. Бурхан Израильчуудыг харь үндэстнүүдийн буруу үйлдэлийг нь даган дуурайхгүй байхыг сануулсан. Гэвч тэд үүнийг өөрсдийгөө бусад ард түмнээс тусгаарлах хан хэрэн болгон ашигласан юм. Евдээчүүд Иерусалимыг Деваачин мэтээр шүтэж, эзэн харь үндэстнүүдэд нэгүслээ үзүүлэх вэ гэж их л санаа зовдөг байжээ. Еврейчүүд Вавилоны боолчлоос гараад буцаж ирснийхээ дараа шашин шүтлэгтээ ихэд анхаарал тавих болсон юм. Орон даяар синагогуудыг байгуулж, тахилчид болон хуулийн багш нар Бурхны хуулийг тайлбарлаж өгдөг болов. Мөн сургуулиуд ч гэсэн зөвхт байдлын зарчмуудыг урлаг, шинжлэх ухаантай хослуулан зааж сургахаар байгуулагдаж байлаа. Гэхдээ эдгээр байгууллагууд бохирдож, дороотож эхэлсэн юм. Израильчүүдийн ихэнх нь Вавилоны боолчлолд байх үедээ харь үндэстнүүдийн үзэл, ёс заншлуудыг хүлээн зөвшөөрч тэдний шашны үйл ажиллагаанд оролцохоор дуудагддаг байв. Тэд хурамч шүтээн шүтэгчдийн олон зүйлсийг нь дагаж дуурайдаг болсон байжээ. Евдээчүүд Бурханаас холдсноор тахилын үйлчлэлтэй холбоотой сургаалуудаа их хэмжээгээр умартаж эхэлсэн байв. Энэхүү үйлчлэлийг Христ өөрөө бий болгосон гэж. Тахилын үйлчлэлтэй холбоотой ёслол бүх талаараа Христийг бэлэгдэж байсан ба амьдрал сүнслэг сайн сайхнаар дүүрэн байв. Гэвч еврейчүүд ёс заншлуудтай холбоотой сүнслэг амьдралыг нь гээж, үгчрэмэл хэлбэрийг нь авч үлдсэн байжээ. Тэд ёс заншлуудын бэлэгдэж буй нэгэнд итгэж найдахын оронд тахил болон ёслолуудаа найддаг байлаа. Тахилчид болон хуулийн багш нар алдсан зүйлсээ нөхөхийн тулд өөрсдийн зохиосон шин шаардлагуудыг бий болгож эхэлсэн. Тэдний зохиосон шаардлагууд хатуу болох тусам тэр хэмжээгээр Бурхны хайр мэдрэгдэх боломжгүй болж байв. Тэд ариун байдлаа хэр их ёс заншилтай болсноороо хэмжиж байсан боловч зүрх сэтгэл нь бардам зан бэлдуучлах байдлаар дүүрэн байлаа. Ялахгүй жижиг сажиг дарамт болохоор заалтуудыг хуулиндаа оруулснаар тэр хуулийг сахиж биелүүлэх боломжгүй болгожээ. Бурханд үйлчилж хуулийн багш нарынхаа тушаал заавруудыг дагах хүсэлтэй байгаа хэн боловч хүнд дарамтанд орж зовж зүзэрдэг болсон. Тэд зүрх сэтгэл нь тавгүй байгаагийн улмаас амар тайвныг мэдрэх ямар ч боломжгүй байв. Сатан ийм байдлаар хүмүүсийг сэтгэлээр унгаж Бурхны зан чанарын талаарх төсөөллийг гажуудуулж Израильчүүдийн итгэл бишрлийг үзен ядах үзлийг бий болгосон юм. Сатан Бурхны тушаалууд шударга бус ба сахин биелүүлэх боломжгүй гэсэн анх тэнгэрт эхлүүлсэн маргааныг нотлон харуулах гэж хичээж байлаа. Тэрээр Израильч гэсэн хуулийг сахих чадваргүй гэж тунхаглаж байлаа. Евдээчүүд Месиаг ирэхийг хүсэн хүлээж байсан боловч түүний ямар зорилгоор дэлхийд ирэх талаар зөв ойлголттой байгаагүй. Тэд гим нүглээсээ ангижрахыг хүсхийн оронд зөвхөн ромчуудын боолчлолоос салахын төс болж байсан юм. Тэд Месиаг ялалт байгуулагчийн дүр төрхөөр эзлэн түрэмгийлж дарлаж боолчилж буй үндэстний эрх мэдлийг нурааж Израилаар бүх дэлхийг удирдуулахаар ирэх болно гэж бодож байв. Израильчууд ийм үзлээсээ болж аврагчийг үл тоомсорлох хөрсөө бэлтгэсэн билээ.
Христийг мэдлэх үед Юудын ард түмэн гадаадын эзлэн түрэмгийлэгчдийн ноёр холд нухлагдаж, дотроо хямралдан тэмцэлдэж байлаа. Юудэчүүд өөрсдийн бие даасан засаглалын бүтцтэй байх боломжтой байсан хэдий ч тэдний Ромын боолчлолд ноёр холд байгааг нь нууж халахлах боломжгүй байв. Тэдний эрх мэдэл хязгаарлагдмал байгаа нь илт байжээ. Ромчууд тахилч нарыг томилох, түтгэлзүүлэх хэрэгтэй гэж үзсэн учраас хүмүүс эдгээр албан тушаалуудыг залмих, хэл хахуулаар тэрч байтугай аллаг хядалгаар гартаа оруулдаг байлаа. Тиймээс тахилчид улам бүр ялцран доройтсоор байв. Тэд хуучин янзаараа асар их эрх мэдлийг гартаа хатгаж, эрх мэдлээ амин хувийн явцуу зорилгодоо ашигладаг байлаа. Ард түмэн тэдний өршөөлгүй хатуу шаардлага болон ромчуудын хүн дарлалд давхар нухлагдаж байв. Энэхүү байдал нь яваандаа бүх нийтийн дургуутслыг төрүүлж байлаа. Ардууд байн буслагдагдаж, шуналт ачаал, хүчирхийлэл, гутруу үзэл, сүнслэг мөхөл үндэстнүүдийг үндсээр нь сүрүүлж байлаа. Ромчуудыг үзен ядах үзэл, үндэсний болон сүнслэг бардамлал зэрэгүүд нь Юудэчүүдийг шашны хэлбэр төдий ёс заншлуудаа улам чанд баримтлахад нь нөлөөлж байлаа. Тахилчид шашны чанд хатуу ёс заншлуудад анхаарал хандуулснаар ариун байдлаа хадгалж чадна гэж үзэж байсан юм. Харанхуй бүдүүлэг байдал, дарлалд, оромжлолд нухлагдаж буй энгийн хүмүүс болон эрх мэдэл удирдагчид дайсныг нь даран сүнөөж Израилийн хаан тусыг сэргээн байгуулж өгөх нэгнийг ирээсэй хэмээн хүсэн хүлээж байлаа. Тэд иш үзүүлэлтийн сүнслэг мэдрэмжгүйгээр судалж байв. Тийм ч учраас тэд Христ анхны ирэлтээрээ зовлон шаналлыг өөрнө гэдгийг танилцуулсан. Бичээсүүдийн үгсийг үл анзаарч түүний хоёр дахь ирэлттэй холбоотой алдар нэр хүндийг нь эхний ирэлттэй нандуурсан юм. Бардам зан тэдний сүнслэг харааг сохолж тэд нарт зөвнөлийг амин хувийнхаа ашиг сонирхолд нийцүүлэн тайлбарлахад нөлөөлжээ.